Төрийн өмчит компаниуд дээр бол тодорхой ажил зохион байгуулагдаж хийгдэж байна. За энэний үр дүнд бол сүүлийн сард өмнөх саруудын дундаж оруулдаг байсан валютын урсгал бол нэлээд нэмэгдэж эхэлсэн. За тухайлбал Эрдэнэс тавталгын хувьд бол өмнөх саруудад дунджаар нэг 65 сая ам доллар оруулдаг байсан бол за сүүлийн сард бол 70.5 сая доллар төрсөн. За энэ ажлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд үндсэндээ хоёр бүрэлдэхүүн хэсгээс тогтож байгаа. Эхнийх нь бол тогтолцооны шинжилэл хийгдэх ёстой. Тогтолцооны шинжилэл гэдэг нь бол Монгол улсаас хэлээр экспортлогдож байгаа ашигт малтмал түүхийн эдийн бүтээгдэхүүний гэрээ бүртгэлийг бол бүрэн захимжуулах ийм ажил байгаа. За энэ ажил маань бол үндсэндээ 4 модулаас бүрдсэн ийм бүхэл бүтэн систем боловсруулагдах ёстой и баримт дээр тулгуурласан. Энэний одоо 3 модулийн ажил бол бүрэн хийгдэж дуслаа. За одоо гэрээ бүртгэх ажлын явц бол 74% байна. За энэ ажил бол 11-р сарын 21-ний байдлаар бол боловсрол хөгжүүлэлтийн асуудал дуусаад за энэ бүртгэлийн ажил Эрдэнэс 5 толгой энержи ресурс компаниас эхэлж хийгдэн туршилтын ажил хийгдэж эхэлсэн байна. За ингээд 1 сарын 1-ээс бол Монгол улсын хилээр гарч байгаа ашигт малтмал түүхийн эдийн бүтээгдэхүүн бол бүрэн одоо бүртгэлж захимжих юм аа. Төрийн өмчийн компаниудаас орох валютын урсгалыг нэмэгдүүлэх энэ ажлыг зохион байгуулалт дэмжлэг үзүүлж ажиллах ийм ажил байгаа. За энэ ажлын хүрээнд бол та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 7 хоногт Эрдэнэс 5 толгой авцаад компани бас бүрэн эрх төлөөлөгчөөс тодорхой мэдээллүүдийг хийсэн. За Эрдэнэс 5 толгой дээр бол нэлээдгүй ажил зохион байгуулагдаж байгаа. Бусад одоо Эрдэнэт үйлдвэр, Мон Орос Совтмед, улсын үйлдвэрийн газар, за дархан төмөрлөгийн үйлдвэр эдгээр аж ахуйн нэгжүүдтэй мөн ялгаагүй энэ өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд оны төгсгөл хүртэл одоо тодорхой хэмжээний валютын нөөц бүрдүүлэхийн үүрэг даалгавар өгсөн. Энийг хэрэгжүүлэх наривчлсан төлгөө гараад энэ төлгөөний хэрэгжилтийг хангаж эдгээр асуудал дээр компани тус бүр дээр тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд засгийн газар төрийн байгууллагууд яамдуудаас тодорхой ажил үүрэг хэрэгжүүлэх ийм 14 заалт бүхий засгийн газрын тэмдэглэлийг өнөөдөр гаргалаа. Тэгээ энэ одоогийн байдлаар бол энэ засгийн газрын тогтоолын хэрэгжилт бол сайн байна. За энэ өгдсөн үүрэг даалгавар бол ондоо багтаж хийгдэх бүрэн боломжтой байна гэж ингэж үзэж байна. Оноос өмнө Эрдэнэс 5 толгой компани 500 сая доллар, Эрдэнэт үйлдвэр 300 сая, Мон Орос Совтмед 20 сая, дархан төмөрлөгийн үйлдвэр 15 сая долларыг оруулах ийм төлгөөт наривчилсан төлгөө гараад ажиллаж байна. Энэ төлгөө биелэгдэх боломжтой.